Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Capital Markets Mongolia зохион байгуулдаг хагас жилийн earnings call-уудын ээлжид нэг earnings call эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн earnings call болохоор Монгол шуудан хувьцаат компани болон Монгол шуудан хувьцаат компани гүйцэтгэх захирал, бэлэн захирал оролцохоор хүрэлцэн ирээд байна. Earnings call маань болохоор одоо Zoom-ээр болон Zoom платформоор болоо. Монгол шуудан хувьцаат компани Facebook-ээр шууд амжуулалтад хүргэж байгаа. Тэгэхээр та бүхэн Монгол шуудан хувьцаат компани хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлбарыг танилцаад тэгээд асуулт байгаа бол мэдээж нээлттэй асуух боломжтой. Zoom-ээр оролцож байгаа мэргэжлийн шинжээчд маань болохоор гараа өргөөд харилцуулгад усны дараагаар шууд хэлэн захирлаас нээлттэйгээр бас муу асуулт асуух боломжтой байгаа шүү. Ингээд хагас жилийнхаа үйл ажиллагааны тайлбар болон дэлхийд танилцуулна дэлхийн захирлыг танилцуулж байна. Сайн байцгаана уу? Сайн байна уу намхай? Бас Capital Markets Mongolia-тайгаа хамтраад 3 дахь удаагийнхаа earnings call бид Монгол шуудан компани зохион байгуулах гэж байна. Юуны юм бас нийт манай хувьцаа эзэмшигчтэй хамтрагч түншүүдтэй бас энэ хурдтай бороотой өдрийн сайхан мэндийг хүргэе. Тэгээд эхний хагас жил Монгол шуудан хувьцаат компанид юу болж өнгөрөв? Ямар үр дүн гарав гэдэг зүйлсээр та бүхэнд тайлангаа танилцуулъя. Намхаа байна уу? Байна. Таны скрин харагдчих шүү. Харагдаж байна үү? Би тэгвэл яриад явчих уу. За 2025 онд бид төлөөдөг зөвлөлөөр энэ жилийнхаа бас төсөв төлөвлөгөөг бол батлуулсан. Бид бол нэг зорилго тавьсан. Ямар ч байсан компани ашигт ажиллагаагаа хангана. Хамгийн гол нь бизнес үргэлжлэлтийг бол эхлүүлнэ гэсэн ийм үндсэн зорилго тавьсан ажилласан. Тэр утгаараа бид нараас энэ уламжлалт шуудангийн бизнесээ дараачийн логистикийн бизнес рүү шилжүүлэх, томоохон хөрөнгө оруулалтуудыг хийх, тоног төхөөрөмжүүдэд шинжлэх гэдэг ийм ажлууд дээр олчлон төлөвлөж ажилласан байгаа гэдэг. Энийг earnings call болгон дээр ярьж байгаа зөвхөн Монгол шуудан хувьцаат компани маань магадгүй харилцуулгын зохицуулах орноос 125 тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд. Түүнээс юугаар ялгаатай юм бэ? Ямар онцлог юм бэ гэдгийг бол бас байнгын танилцуулж явах нь зүйтэй гэж үзэж байгаа. Бүх нийтийн үйлчлэгийн үүрэг гэж байдаг. Иргэн хаан оршин суугаас үл шалтгаалаад Монгол улс даяар дээрээс нь 192 орны шуудангийн байгууллагатай захидал, бичиг захидал, дээрээс нь илгээмж, шуудан харилцаагаар хангагдах юм эрхтэй байдаг. Энийг бол олон улсын конвенцэд Монгол улс 1963 онд нэгдснээрээ Монгол шуудан компани төрийн өмнөөс олон улсын өмнө нийт иргэдийнхээ өмнө хүлээж явдаг ийм зохицуулттай. Үнийг бол бүх нийтийн үйлчлэгийн үүрэг гэдэг. Тэр утгаараа 21.330 суманд бид нар зайлшгүй салбар нэгж байрлаж тэнд зах зээл байхаас үл шалтгаалan бид нар үйлчлэгийг хүргэж өгөх үүрэгтэй ийм байгууллага байна. Нөгөө талаас нээлттэй хувьцаат компани 2016 онд болсон. Мэдээч хэрэг дэлхийн энэ төрийн гэдэг юм үндэсний шуудангийн байгууллагууд бол ийм нээлттэй хувьцаат компани хэлбэртэй байдаг нь бол цөөхөн. Дийлэнх нь бол төсөвт байгууллага, дээрээс нь агентлагийн шин чанартай ингээд явдаг бол Монгол шуудан хувьцаат компани бол нээлттэй хувьцаат компани мэдж байгаа. Яг 4 сарын 6-ны бидний хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнөх тархалтын мэдээгээр бол 3384 иргэн аж ахуй нэгж бол Монгол шуудан хувьцаат компани 34% эзэмшиж байна гэсэн танилцуулгыг хүргэе. Дээрээс нийгмийн эдийн засгийн онцгой үүргийг бас бид нар хүлээдэг. Нэг талдаа Монгол улсын нийт шуудангийн солилцооны бид 70% хийж байна. Үндэсний аюулгүй байдлыг бас ханган хүчний байгууллагууд тэр дунд цагдаагийн ерөнхий газар гайлын байгууллагатай хамтарч ажилладаг. Сүүлийн үед энэ шуудангийн албан болон албан бус сувгуудаар бол энэ хар тамхи цэцэд нөлөөтэй энэ бодис орж ирэх юм аюулууд Монгол улсад харангад хэлсэн. Тэр утгаараа бид нар цагдаагийн ерөнхий газар, гайлын ерөнхий газартай хамтарсан ажил хэсэг байгуулад ингээд ажилладаг. Шуудан өөрөө үндэсний шуудан учраас бас тусгай шуудангууд манай шуудангаар бол явж идэг гэж байгаа. Нөгөө талаар онцгой байдлын үед төр иргэнтэйгээ холбогдох тэр үүргийг бол Монгол шуудан хувьцаат компани Монгол орон даяар зохион байгуулдаг. Ковид үед бид нар бас цорын ганцад ажиллаж ирсэн байгууллагыг та бүхэн мэдж байгаа. Орчин үед бол хотын амьдралын салшгүй маяг болж ирсэн шуудан болол яагаад вэ гэхээр төвжирлийг бууруулахаас гарц шийдэл юм байна гэж үздэг байж байгаа. Нэг шуудангийн машин явснараа 40 машиныг ямар нэг зүйлийг нэг цэгээс нөгөө цэг рүү хүргэхийг орлож чаддгаа гэсэн ийм тооцоол байдаг. Төлөөдөд өртөх зөвлөл маань 2 жилийн дараа манайх дөрмийн дагуу бол хувьцаа эзэмшигчдийн хурлаараа төлөөдөд өртөх зөвлөлийн гишүүдийг сонгодог байж байгаа. Төлөөдөд өдөртөх зөвлөлтөөр тодорхой өөрчлөлт орсон та бүхэн танилцуулъя. Наран гэрэл дарга маань хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа
тууцын гишүүд сонгогдсны дараас тууцын хурлаараа тууцын дарга болсон байж байгаа. За наран гэрэл дарга бол төрийн эмчийн боловсролын газрын төрийн эмчийн бүртгэл хяналтын хэлтсийн дараагаар ажилладаг. За засгийн газрын хэрэглэх газрын төрийн захиргааны удирдлагын газрын дарга Балжиним дарга маань гишүүнээрээ дахин сонгогдсон. За Дэлгэрмаа дарга маань бас гишүүнээр сонгогдсон. Төрийн эмчийн боловсролын газар хууль зүйн албаны дарга байж байгаа. За хувийн хвшлээс ердийн гишүүнд за одоо 2 гишүүн мөн дахин сонгогдлоо. Ардаатгал хувьцаат компани төлөөлөл зөвлөлийн дараагаар ажилладаг байж байгаа. За шинээр орж ирсэн 2 гишүүнээс та бүхэн танилцуулъя. Ердийн гишүүн дээр за Сүрэн хорл, засгийн газрын хэрэглэх газар, хууль эрх зүйн газрын ахлах референт ийм хуульч эмэгтэй бас орж ирсэн байж байгаа. За хувийн хвшлээс Арсан хүн нэгдлээс Art Properties компани гүйцэтгэх захирал уян захирал бол бас ердийн гишүүнээр орж ирсэн. Шинэ 2 гишүүнтэй болсон байж байгаа. За хараат бус гишүүдэд бас мөн Балдурч гишүүн, за Амраватар гишүүн, Ганбаатар гишүүн маань бас нэр дэвшиж төлөөлөл өртөх зөвлөлийн хараат бус гишүүдээр бол ингээд сонгогдсон байж байгаа. Ингээд төлөөлөл өртөх зөвлөл маань шинээр одоо бүрэлдэхүүн маань өөрчлөгдсөн байгааг та бүхэн ингээд танилцуулъя. За компани удирдлагын баг та бүхэнд бас яг ажлыг гардаж хийдэг багийн хамт олноос танилцуулъя. За хос хоёр захирал, дэд захиралаар ажиллаж байна. Шуудан компани сүүлийн 9 жил тасралтгүй ажиллаж байгаа. Шуудан логистик яадаг хилцээний ахлахаас эхлээд за хилцээний захирал, за газрын захирал, дэд захирал гэдэг хос хоёр захирал маань үндсэндээ гадаад бизнес, за гадаад хамтын ажиллагааг бол голчлон одоо анхаарч төвлөрч ажилладаг байж байгаа. За Отгон баяр захирал хүний нөөц үйл ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна. Хуучин бас хууль эрх зүйн худалдаа авах ажиллагааны газар захирлаар ажилладаг байсан. За хүний нөөц, за хууль эрх зүйн газар бол бид нэгтгэхэд хүний нөөц үйл ажиллагааны газар болсон байж. За Ганчимэг захирал маань санхүү төлөлтийн газрын захирлаар ажиллаж байна. За Баттуулга захирлын салбар удирдлагын газар гэж бид нар 21.330 суманд одоо салбар нэгжтэй байгуулахын хувьд нэгдсэн салбар удирдлагын газрыг бол байгуулах нь зүйтэй гэж үзэж за туузаас батлагдсан бүтцийн дагуу 2025 онд бид шинэ юм газартай болсон байж байгаа. Тэгээ Батлага захирал маань аймгийн шууд үйлчлэгийн газар за хотын шууд үйлчлэгийн салбаруудыг харилцдаг. За тэр ч утгаараа ихний хагас жилд бас аймагуд дээр тодорхой хэмжээний амжилтууд бол нийлээд гарч байгаа. Хойшд би танилцуулъя. За Нандирдэн захирал шууд логистикийн газрын захирал шуудан логистикийн газрын захирлахаар дотоод шуудан за дээрэс нь энэ хот хоорондын тээврийг бол харилцдаг гэж ойлгож болно. За Тамир захирал одоо 2 дугаар удирдалд манай багт нэгтэж орж ирсэн. За өмнө нас Говь компани, Апу компани, Арт гэдэг Тесо гэдэг олон компаниудаас бизнес хөгжил маркетингийн чиглэлээр ажиллаж байсан юм туршлагатай захирал бизнес хөгжлийн газрын захирлаар томилогдож орж ирсэн. За Саран гэрэл захирал улс орны шуудан газрын захирал, за Суудан гэрэл захирал мэдээлэл цэглэгийн газрын захирал гэдэг ийм одоо бүрэлдэхүүнтэй манай удирдлагын байгууллагад ажиллаж байна. За үндсэн үйлчилгээ үндсэндээ 5 бүлэгт одоо хувааж манайх ямар үйлчилгээ үзүүлдэг юм бэ гэдгийг бол танилцуулж болно. За эхнийх нь мэдээж дотоод шууд үргэлт, хотын доторх үргэлт, хот хоорондын тээвэр, хэвлэл захиалга гэдэг. За гадаад шууд үргэлт. За мэдээж 2016 оноос хөгжүүлсэн бүс нутгийн транзит тээвэр. За энэ бол манайс 2016 оноос 20 одоо 2 он хүртэл нэлээдгүй том хэмжээний нийт борлуулалтын орлогын 3.1 за ашигт ажиллагааны бас 90-с дээш хувийг үзүүлдэг бас бизнес байсан. За мэдээж хэрэг Орос улбаны усад геополитикийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбоотой энэ бизнес баг зэрэг буурсан, зогсоогүй, үүнийг буцааж сэргээх. За дээрээс нь 3 дахь орнууд руу бас транзит тээврийг хөгжүүлэхээр бол бид бүхэн ажиллаж байна. За тестүүд бол хийгдэж байгаа. За санхүүгийн үйлчлэгийг агентийн шин чанартай бид нар одоо шимтгэлийн одоо байдлаар бол оролцдог. Яг л шуудан компани бол бусад хууль тогтоомжоор санхүүгийн үйлчлэгийг шууд үзүүлэх юм боломжгүй байдаг. За шуудангийн тухай хуулийн дээр бусад санхүүгийн үйлчлэгийг үзүүлж болно гэд хэдийгээр заасан байсан ч гэсэн. За маркийн үйлдвэрлэл худалдаа. За марк бол манаас онцгой эрхтэй зөвхөн Монгол шуудан компаниудад үйлдвэрлэж худалдаалдаг ийм зүйл. Яагаад вэ гэхээр шуудангийн тухай хууль дээр энэ маркийг зөвхөн одоо шуудангийн үндсэн сүлжээ эзэмшигч Монгол шуудан компаниудаа эрхлэнэ гэдэг ийм одоо зохицуулттай байдаг. За маркаас гадна бид нараас марк үнцаас буюу одоо хэвлэл материал үйлдвэрлэлийн худалдаа эрхэлдэг. Ийм одоо үндсэн 5 одоо бизнес чиглэлтэй гэдгээс та бүхэн танилцуулъя. За ингээ 2025 оны хагасчлаг үйл ажиллагааныхаа тайлан руу оръё. Түрүүн би хийсэн. За үндсэн зорилго бол үйл ажиллагааны ашигт байдлыг хангаж бизнес хөгжүүлэлтийн сувг тавина. Тэгэхээр энэ юу хэлж байна вэ гэхээр бид нар бол ашигт ажиллагаа өндөр тийм зорилго бол 2025 онд л тавиагүй. За 2025-аас 2028 оны хооронд компани хөгжүүлэх одоо дунд хугацааны стратеги төлөвлөгөөн дээр бол 26, 27, 28 онод бол ашигт ажиллагааг нэмэгдүүлж авах. За 25, 26 онд илүү сүрэ бэхжүүлэх, бизнес хөгжөлтөө хийх. За шуудангийн үйл ажиллагаагаа илүү орчин үеийн логистикийн шуудан логистикийн бизнес рүү одоо төрөлжүүлж одоо хөгжүүлэх юм зорилгоор тавьсан ажиллаж байгаа. За хил дамсан цахим худалдааны хөргөлтийг бол эхлүүлсэн байж байгаа. За Тэмүг одоо монголчууд бүгд одоо мэддэг болсон баг.
эцсийн одоо хүргэлт буюу last mile UBCab за Монгол шууд төвцөд компани хүргэж байна. За гайлын хяналтанд бол Монгол шууд төвцөд компани гайлын одоо талбайгаар бол орж байна. За манай одоо шуудан солилцоог бол эхний хагас жилд бол 5% нэмэгдүүллээ. За гэхдээ тэмүүгийн хүргэлт бол Монгол шуудан компанид 3 дугаар сараас ихсэн гэж үзэх юм бол за 2 дугаар үйлрэл дээр голчлоо. Одоо нөлөөлөл маань явсан гэдгийг онцолж илээ. За мэдээч хэрэг бас бид нар бас энэ гадаадын болон дотоодын захин бодлогын платформудтай холбогдох API одоо хөгжүүлэлтийг бол хийж за бусад платформудад одоо хилцээр идэг бол хийгээд явж байна. Тунтгоос Цяняогийн одоо солилцоо бол орж ирэхээр хүлээгдэж байна. За орон даяар гүйцэтгэсэн тээвэр үргэлжлэж байгаа. За тагнуулын ерөнхий газар боловсролын үнэлгээний төв, за төрийн албаны зөвлөлийн хамтраад бид нар 21 аймаг 330 сон багшийн гүйцэтгэлийн үнэлгээний шалтгаан материал тээвэрсэн байна. Төрийн албаагчийн шалтгаан материалын тээвэр хийсэн байна. За 2025 оны эсэлтийн шалгалтын материалыг хүргэж бол ажилласан байна. За бүсчилсэн хөгжлийн Монгол Улсын засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал за 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд бол юу гэж зааж орсон бэ гэхээр Монгол Улс болон 6 бүсэд одоо бүсчилсэн байдлаар кластер байдлаар ингээд зах зээлийг одоо нэгтгэж одоо бөөгнөрүүлж ингэж хөгжүүлнэ гэсэн ийм төлөвлөгөө бол тавьсан. За үүндээ бас нэгэн төлөвлөгөөг одоо оруулсан байдгийн бүсийн төвүүдэд шуудан логистикийн дэд төвийг байгуулна гэсэн ийм одоо төлөвлөгөө бол засгийн газар бол гаргацсан явж байгаа. За яг өнөөдрийн байдлаар бол яг энэ одоо баруун бүс, сангаан бүс, хойд бүс, төвийн бүс, за говийн бүс, зүүн бүс гэдэг эдгээр бүсүүдийн төв нь аль аймаг дээр хаана байрлах юм бэ гэдгийг бол Монгол засгийн газар бол хараахан шийдэг байгаа. Гэсэн хэдий ч 21 аймаг 330 сумд бид нар бас өөрсдийн тээврээрээ хүргэлт хийдэг. За энэ аймгийн бизнесийг мэддгийн хувьд бол бид нар хүлээлгүйгээр өөрсдөө бол бас Завхан Говьалтай, за Дунд Говь гэдэг аймагуудад бол газраа бол авсан. Говьалтад бол бид нар одоо хашаа гатгаад за одоо дараачийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг бол шийдэх гэж явж байна. За Хинтийн аймаг дээр бид нар бас газрын асуудал авахаар бол хамтын ажиллагааны санамж жижигт бол Хинтийн аймгийн засаг даргатай бол зурсан. Тунгахдахгүй манаас зүүн бүсийн шуудан логистик дэд одоо баригдах газрын асуудал шийдэгдэнэ гэсэн юм хүлээлттэй ажиллаж байна. За мэдээч хэрэг хил дамсан цахим худалдаа, за дотоодын цахим худалдаа, за шуудангаар одоо хуучин бичиг захидал явдаг байсан бол асар их буурсан. За сонин хэвлэл явдаг байсан бол асар их буурсан. За 10 жилийн өмнө 10 сая ширхэг одоо сонин хүргэдэг байсан бол бид 1 сая болчиход байна. Тэгэхээр шуудангаар цаашдаа бүгд одоо яг юу хүргэж байна гэхээр ерөөсөө л нэг юм илгээмж буюу одоо энэ боодолтой ийм бараа бүтээгдэхүүн хүргэдэг болсон. За тэгэхээр үүнийг ялгаж ангилах, энийг автоматжуулах бол зайлшгүй шаардлагатай. За бид нар хятадын түнштэйгээ хамтраад бол буян тухай манай карго терминал дээр бол энэ ялгаан ангилах автомат машиныг одоо Монгол улсад анх удаа одоо сүрдүүллээ. За бичиг захидлын бас ялгаан ангилах автомат машиныг бид нар дотоод шуудан дээр буюу 19 дэдэг шуудан ялгах төв дээр бол бид нараас байрлуулсан байж байгаа. За энэ нүрээ ямар ач холбогдолтой юм бэ гэж. За энэ бүрэн автомат хүний оролцоо багтай. За бие даасан системтэй. Ер нь бол жинлэн 48 шугамд ялгана. За серверт мэдээллийг одоо шиднэ, сканерддаг ийм үйлчлэгийг бол үзүүлдэг гэж ойлгож болно. За үндсэндээ 48 шугамаар ялгана гэхээр бид 21 аймаг, за Улаанбаатар хотын салбарууд руу анхан шатны ялгалтыг бүрэн одоо хийх бололцоо бүрдсэн. За Монгол шуудан хувьцаат компани за өнөөдөр өдөртөө 13,000 шуудан илгээмжийг орон даяар хүргэж өгч байна. За үүний 70% нь Улаанбаатар хотод байж байна. За өдөртөө гэсэн үг. За тэгэхээр энэ маань өөрөө энэ орж ирснээр нэг цагт 3,000-аас 3,600 шуудан ялгана гэсэн. За хамгийн гол нь хүний гараар одоо ялгадаг байсан тэр алдаа гарах магадлал бол маш их буурчж байгаа. Тэгэхээр 99.9% наривчлалтай ийм алдаа бараг алдаа гарахгүй ийм одоо ялгаан ангилах автомашиныг бид зөөрлүүлсэн. За энэ бол манай стратегийн шин чанартай цаашдаа улам бүс нэмэгдэх солилцоо 30,000 40,000 хүрэхэд бол гол одоо өгөөж явах ийм стратегийн шин чанартай зүйл байгаа. Тэгээ бид нараас хамтарч түншүүдтэй хамтарч энэ хөрөнгө оруулалтыг хийж чадсан да бас баяртай байгаа. За түрүүн хэлсэн бас бид нар автопарка үе шаттай шинжлэх шаардлагатай. За бид нар 2025 онд хүчин чадал бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд бол ажиллаа. За ачааны автомашин 6 ширхэг авсан. За үүндээ нэг автомашин маань бол хөргүүртэй буюу тусгай хэрэгцээнд зориулжсэн. Тусгай хэрэгцээнд одоо хүнс ногоо хүргэх одоо чиглэлд бол бас шинээр автомашин авлаа. Зөрөгч төхөөрөмж 3 ширхэг авлаа. За ачааны зөвх конвейер бид нараас авч тавилаа. За сумын шууданчдын пост төхөөрөмж 182 ширхэг за бүхний дүүжлэгийн үргийн сан захин мөнгөчд инновац харилцаа холбооны яамтай хамтраад бас
авч чадсан. Тэгэхээр өнгөрсөн жил бид нар 150 сумдтай пост төхөөрөмж тавьсан байсан бол энэ жилдээ 182 болж 330 сум маань бол үндсэндээ бүгд энэ пост төхөөрөмжөөр хангагдах юм бололцоо хүртсэн байгаа. За хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэгслүүд бол мэдээж авч тавьсаар байж байгаа. За дотооддоо бид нар компанийнхаа дотооддоо нийт ажилтнуудынхаа хэмжээнд бид нар хэрэглэгчийн үйлчлэгийг сайжруулах хичээл гэж зарласан байж байгаа. За үн шаардлагатай, үн шаттай сургалтуудыг бол бид нар хийгээд явж байгаа. За түүнтэй адилхан бас хэрэглэгчийн үйлчлэгийг илүү чанаржуулах, сайжруулах ийм системийн тодорхой ажлуудыг гүйцэтгэлээ. За энэ 17 track гэдэг илгээмж шалгахын глобал ийм үйлчлэгээ байдаг. За үүнд бол зайлшгүй бид нар холбогдох шаардлагатай байдаг. Ягаад гэвэл дийлэнх томоохон одоо Alibaba ч гэдэг юм уу, Temu ч гэдэг юм уу, томоохон захин худалдааны Amazon ч гэдэг юм уу платформуд бол зайлшгүй ийшээ трак заавал өгж явах шаарддаг. Тэгэхээр бид нар ийшээ бас амжилттай холбогдсон байж байгаа. За мэдээж хэрэг манай хэрэглэгчийн үйлчлэгээний төв дээр за илгээмж хүргэлтийн мэдээллийг чатботоо бид нар ашиглан оруулсан. За ингэснээр та манай Facebook-оор чатботтой харилцаж илгээмжийнхаа мэдээллийг бол бүрэн авах юм болцоо бүрдүүлсэн байж байгаа. За түрүүн бас танилцуулганд би хэлжсэн олон улсын захин худалдааны платформд холбогдох нь API хөгжүүлэх бол зайлшгүй шаардлагатай. Бид олон одоо платформудтай холбогдох юм боломжтой болсон хэд хэдэн платформудтай холбогдсон явж байна. За шуудангийн үйлчилгээнд инновацийг нэвтрүүлэх нь бол зайлшгүй шаардлагатай. Тэр дундаа Улаанбаатар хотод одоо энэ төвчлөлийг бид нар яаж хэрхэн одоо хурдтай хүргэлтийг гүйцэтгэх вэ гэдэг бол маш чухал зүйл. За бид нар Newcom компани, за түүний охин компани болох Mongolian Smart Drone Delivery компанитай хамтраад энэ туршилтыг бол хийлээ хүргэлтэнд. За дрон маань бол энэ 99 засгийн газар энэ зохицуулалт нь бол их зүүн зохицуулалт нийлдэг бас өндөр зохицуулалттай. Ягаад гэхээр энэ аюулгүй байдал хангах хэрэгтэй. За дээрэс нь хүргэх одоо маршрутаа бол нисгээс бол зөвшөөрөл бол ингээд авч ингээд ажилтдаг байгаа. За бид лицензийн төвөөс манай ялган боловсруулах төв рүү өмнө одоо 1.5 цаг ингээд явж хүргэлт хийдэг байсан. Одоо жолооны өмнөх хэрний өмнөхийг лицензийн төвөөс манай ялган руу дроны хүргэлтийг бол 5 удаагийн хүргэлтийг бид нэр туршилтыг бол хийж үзлээ. За энд бол 1 цагт одоо явдаг байсан цаг бид 7 минутанд одоо туулах юм болцоо бүрдэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол илүү хурд шуурхай байдал гэдэг чухал байгаа учраас дроныг үзэх нь бол юм зайлшгүй байсан. За эргүүлээд бид нар үргэлжлүүлээд дэлхийн шуудаа холбооны байгууллага лифт гэдэг одоо төсөлд бол хамрагдсан. Тэгэхээр 9 сард энэ дроны үргэлжлэлт манаас давхар хийгдээд явна. За иргэд бас ингээд хэрэглэгчид бас одоо эцсийн хэрэглэгч хүртэл гэдэг юм уу гэртээ одоо эзэд дроноор авч болох гэдэг асуултууд их тавьдаг. За гэрлүүгээ авах асуудал бол одоохонд бол харахаа яригдах боломжгүй. Яагаад гэвэл А-цэгээс Б-цэг рүү нисгэхэд яг хүргэлтийн дрон дээр зайлшгүй зөвшөөрөл авдаг учраас магадгүй одоо Улаанбаатарт байж байгаа 400-500 мянган өрх рүү одоо бүгд рүү тийм зөвшөөрөл авах гэдэг бол бас боломжгүй. Тэгэхээр бид нар энэ last mile биш одоо middle mile гэж ярьдаг одоо дундын хүргэлт буюу манай нэг цэгээс манай ялган боловсруулалт төв, манай нэг салбараас нөгөө салбар гэдэг. Энд бид нар одоо хамгийн давтамжтай, хамгийн одоо техник эдийн засгийн үндэслэлтэй ийм одоо маршрут дээр бол бид нар дроныг бол ашиглахаар явж байна. За энэ дрон маань бол Японы Aerotech компани дрон гэж байгаа 5 кг хүртэл одоо ачаад авах боломжтой. За цаашдаа бид нар 50 кг хүртэл ачаад авах боломжтой ийм дронуудыг одоо түншүүдтэйгээ хамтарч хүргэлтэнд ашиглах тал дээр бол ажиллахаар явж байна. За эх жил гэхэд бид нар энэ жилдээ бол туршилтуудаа эх жил гэхэд бол манай яг энэ middle mile буюу салбар хоорондын за гол ялган боловсруулалт төв хоорондын энэ хүргэлтэн дээр дроноо бол одоо тогтмолжуулж ашиглалтанд оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За эхний хагас жилд мэдээж хэрэг хувьцаа эзэмшлийн ээлж төрлийг зохион байгууллаа. 2024 оны цэвэр ашигаас ноогдол ашиг тараас нэг хугацаанд нэг төвөг тарасныг бол та бүхэн сонссон баг. Ингэснээр Монгол шуудан компани IPO хийсэн цагаас хойш 9 жил дараалан за ашигтай ажиллаж олсон ашигаас бол 2.8 тэрбум төгрөгийн одоо ноогдол ашиг нийт хувьцаа эзэмшигтэй бид нар бол өнгөрсөн хугацаанд бол ингээд тараасан байна. За компани төсөв төлөвлөгөө батлагдсантай холбоотой бүх ажлын хурал зохион байгуулж 2025 оны зорилттой бол нэг сартаа бид нар танилцуулсан. За 2025 онд за юмны үн өсөж байгаа. Инфляц бол одоо нэмэгдсэн байна. За өнгөрсөн жилийн одоо хагас жилтэй харьцуулахад эхний хагас жилд бол одоо 2 дахин нэмэгдсэн байна инфляц тийм ээ. 2 дахин нэмэгдсэн байна. Түш эрчим хүчний үн одоо нэмэгдсэн байна. За ингээд зардлууд бол нэмэгдэж байгаа. За нөгөө талдаа бас ажилчдынхаа энэ
амьдралын баталгааг нь хангах үүднээс за бид нар бас уран зориг өгөх үүднээс шийдвэр гаргаж 2 дугаар удирлаас бүх ажилчдын цалин бол 15-аас 25% нэмэгдүүлсэн. За ингэхдээ яг фронтод ажилладаг ажилчдын цалин за бага цалинтай ажилчдын цалинд илүү өндрөөр одоо нэмэгдүүлэх бодлого баримталж ажилласан. За ингээд 4 сарын 1-ээс манай бүх ажилчдын цалин нэмэгдсэн. За бид бол ажилчдаас итгэж байгаа. Бид нар энэ жилийнхаа зорилгыг одоо эдгээр сөрөлт байгаа ч гэсэн ард нь давж гарна гэсэн ийм бодолтой ажиллаж байна. За дэлхийн шууд холбооны аюулгүй байдлын сургалтанд 90 ажилтнаа хамруулсан байна. За эхний хагасжилд за түрүү жил 11 ажилтнаа хамруулсан бол эхний хагасжилд олон улсын тэтгэлгээр 7 ажилтнаа бол хамрууллаа. За үүнд бол бүгд хятад тусын элчин сайдын яамнаас талархъя. 2 ажилтнаа цахим худалдааны чиглэлээр сургасан. За энтгэгт сургасан. За дээрэс нь Таиландд бас ингээд бас сургасан байж байгаа. За бид нар сургалтын чиглэлээр бол дэлхийн шуудын холбооны байгууллага, Аз намхан шуудын холбооны байгууллага, бүгд хятад тусын засгийн газар, за Японы шуудан, Японы дотоод хэрэг шуудан харилцаа холбооны яам, за дээрэс нь энтгэгийн элчин сайд, энтгэгийн засгийн газар гэсэн эдгээр байгууллагуудтай бол тохиролцож хилцээр хийж ажилчдаа одоо үештээ сургахаар бол тохиролцоогоо бүгдийг хийсэн. За бидний бол дэмжиж байгаа манай ажилтнууд үештээ явж байгаа. За бид 2025-аас 2028 онд жилдээ 25-аас 30 ажилтнаа гадаадд сурах юм боломж бололцоо бүрдсэн байж байгаа. За орчин үеийн энэ шуудангийн үйлчилгээ, орчин үеийн цахим худалдаа, шуудан гэдэг эдгээр зүйлсийг манай ажилтнууд, мэргэжилтнүүд суралцах нь зайлшгүй шаардлагатай. За Монгол улсад бол энэ төрлийн одоо сургалт бол байдаггүй. Тэгэхээр бид нар энэ тэргүүн игнэнд явж байгаа байгууллагуудтай хамтарч олон улсын жижиг төрсэн одоо мэдлэгийг одоо ажилчтай сурахаар тэмүүлж байгаа, зорж байгаа гэдгийг та бүхэн хэлцүүлэх таатай байна. За марк худалдаанд гарсан маркууд байж байгаа. За түүхтэй маркуудыг худалдаанд гаргалаа. За 2024-25 онд ер нь дипломат харилцаа тогтоосны одоо олон одоо ойнууд бас давхцлаа. За дээрээс нь төр засгийн байгууллагын түүхэн тэмдэглэж үлдээх одоо бас 100 жилийн маркууд бол гарсан. За бид 12 жил үргэлжилсэн цуврал марка бол дуусглаа. Ингэснээр 2026 оноос шинэ 12 жилийн шинэ загвар одоо маркнууд гарна. За эхний ягс 18 сэдвийн марк бол бид нар гаргасан байж байна. За марк дээр нэг зүйл хэлэхэд бол марк одоо ашигтай байдаг юм уу, яадаг юм бол гэдэг зүйлс хэрэлдэг. За ер нь бол марк бол Монгол шууд төвцөд компанид өмнө нь бол ашиг гэхээс илүүтэй бас нэг сэдвийг ерөнхий сайд дараа нь одоо захин хөгжлийн нугас харилцаа холбооны сайд баталж одоо явдаг баталсан сэдвийг бид зайлшгүй одоо хэвлүүлдэг. За магадгүй хамтар захиалагч байгууллагууд маань түүн дээр одоо төлбөрөх болцоог нөхцөл бол марк бол зарим үед бол бас ингээд ашиг гэхээс илүүтэй зардлуулж явж ирсэн болов за бид нар ямар ч байсан захиалагч байгууллагуудтай хамтраад бол марк маань бол ихний хагасжилтад ашигтай ажиллаж байгаа компанид нэг талаас онцгой үүргээ хүлээж гаргаж байгаа зүйл нөгөө талаасаа бас бизнесийн байгууллагын хувьд бол энэ үйл ажиллагаа энэ бизнес маань бол ашигтай ажиллагаагаар орсныг бас мэдгэдэг таатай байна. За засвар тохичлолт гээд эхний хагасжилт хийгдсэн байна. Ер нь 2024 онд бидний бас бүх одоо аймаг за хотын салбарууд дээр үнэлт хийсэн. Ер нь бол 30 жилээр засварлагдаагүй барилга байшингууд байж байгаа. Хэрэглэгчдээс маш их одоо шүүмжүүд ирж идэг тийм ээ. Ямар ч өнгө төрхөө засаагүй. Тэгээ бид нэр 28 он хүртэл бол Улаанбаатар хот аймгийн бүх шууд үйлсний газрууд бол засна гэсэн төлөвлөгөөтэй бид нар 2024 оны 2 дугаар хагас за 2025 оны эхний хагастай багтаад 14 газраа бол зассан байж байгаа. За 2025 оны эхний хагаст бид нар энэ Орхон аймгийн шууд үйлсний газар, Өвөр хангай аймгийн шууд үйлсний газар, Баян үйлгийн шууд үйлсний газар, за Баг хангай увс гэдэг за Улаанбаатарын 20 дугаар салбар гэдэг байгууллагуудынхаа салбаруудыг бол засаж өнгө төрхийн бол сайжруулсан байна. Хэрэглэгчд манаас өөртөө ойрхон бас манай өнгө төрхөө өөрчилсөн, манай салбаруудаар орчилсан тогтмол үйлчлүүлж байгаа гэж хүсье. За гадаад хамтын ажиллагаанд Монгол шуудан компани бол идэвхтэй ингээд оролцож явж байгаа. За энэ маань бол ямар ач холбогдолтой гэхээр олон төрлийн ач холбогдолтой. За мэдээж хэрэг гадаад хамтын ажиллагаанд оролцсноор Монгол шуудан компани за Монгол улсад ирэх одоо материалыг бус одоо өгөөжүүд маань бол өндөр байдаг. За түүний нэгийг бас энэ өнгөрсөн жил 9 сард бид нэр Аз намхан талаа бүсийн дэлхийн шууд холбооны байгууллага стратегийн форумыг зохион байгуулсан бол за энэ жил бид нар Аз намхан талаа шуудангийн холбооны өдөр төх зөвлөлийн хурдлыг бол зохион байгууллаа. За 32 орны 100 гаруй төлөөлөгч ирсэн. За түрүү жил 9 сард дэлхийн шууд холбооны ерөнхий захирал анх удаа Монголд Масахико Митоки-сан одоо альчилж исэн бол энэ Аз намхан талаа шуудангийн холбооны өдөр төх зөвлөлийн хурлаар дэлхийн шууд холбооны байгууллагын дэд захирал Мариан Асфальт бол хүрэлцэн ирсэн байгаа. За мөн 32 орны 100 гаруй төлөөлөгч буюу
засгийн газар, яам, зохицуулагч байгууллага, шуудангийн оператор гэсэн эдгээр улсууд бол Монгол улсад бол альчсан байж байна. За Улсын шууд холбооны байгууллагын дэд захирал Мариан Асфал захим хөгжил инновац харилцаа холбооны сайдаар дөнгөж томилогдоод байсан. 7 хоног болж исэн сайд Бат Шугартай уулзаж бас хэлэлцээрүүд хийсэн байж байгаа. За энэ үед бас нэг зүйл болсон. Аз намхан талаа шуудангийн холбоо гэж үж 38 бүс нутгийн орн байдаг. За эх жил бол конгресс нь болно. Эх жил конгрессыг болоод 2026-аас 28 он хүртэл стратеги боловсруулах болж байгаа. За стратегийн хорооны дараагаар бол миний бие томилогдсон. За ингээд хороогоо удирдаад эх жилийн конгресс хүртэл бол цаашдаа Аз намхан талаа шуудангийн холбоо ямар стратегиэр явах юм бэ гэдгийг зохион байгуулах ажлыг бол нэр төрийн ажлыг бол хүлээж авсан байж. За хоёр талд хамтын ажиллагаа Хятадын шуудан, за Солонгосын шуудан, Энэтхэгийн шуудан, Австралийн шуудан, Японы шуудангуудтай хэлэлцээрүүдийг бол хийгээд явж байна. За эхнээсээ бол үйл ажиллагаа дээр тодорхой үр дүнгууд бол гарч байгаа. За Японы шуудантай. За Японы шуудантай бид нэр 4 удаагийн хэлэлцээр хийж, за хамгийн сүүлд сая Аз намхан талаа шуудангийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар эцэслээ. За энэ дээр Японы шуудан, за Японы дотоод хэрэг харилцаа холбооны яамтай хамтраад, за Японы бүсэлтгүү тусламжаар нэгэн төслийг хэрэгжүүлэхээр болсон. За энэ Монгол шуудангийн дэд бүтцийг шинжлэхэд Японы шуудан зөвлөж бид нарт хамтран ажиллахаар болсон байж байгаа. За Төв Азад энэ төслөө бол маш амжилттай хэрэгжүүлж явдаг. За Монгол улс 2026 онд орох болцоотой гэжсэн бол бид нар за үе шаттаас хэлэлцээр хийсний үндсэн дээр за манай Японы яамнаас, за Японы шуудангаас бол Монгол улсыг 2025 онд багтаж энэ төслийг хэрэгжүүлж эхлэх энэ боломжийг олгосон. За яг Японы дотоод хэрэг харилцаа холбооны яам бол очоод тендерээ зарлалцсан. Бид нар гэрээгээ байгуулсан ийм байдалтай явж байна. За нэгэн том ажил бол энэ Бүгд найрамд Хятад улсад бид нар за энэ курьер буюу хүргэлтийн нэг томоохон түнштэй болох нь бол зайлшгүй шаардлагатай байсан. Ягаад гэвэл цахим худалдааны гаралтыг гадах шийдэх хамгийн том газар бол Бүгд найрамд Хятад улс. Тэр зах зээл дээр ажиллаж чаддаг том хэмжээний хөрөнгөтэй мэдлэг чадвартай компанитай хамтрах нь бол зорилго байсан. За бид нар YTO Express Group гэдэг компани байдаг. За Хятадд жишээ нь курьер нэг 20 мянган компани байлаа гэхэд түүний 2 мянган бол экспортын чиглэлтэй ажилладаг. За түүний 200 арай томоохон гэж үзвэл за эхний 5-т ордог 4 том хүргэлтийн компани нэг нь бол энэ YTO Express гэж байна. За энэ компани маань бол 100 мянган салбар 550 мянган ажилтнтай за жилдээ 26 тэрбум шуудан хандл хийдэг гэдэг ингээд бодоход ямар том авраг компани ойлгомжтой байж байгаа. Бид нар стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гол ажиллах гэж байгаа чиглэл бол Хятад Монгол хоорондох цахимуудалтай, за технологийн дэвшлийг нэвтрүүлэх, за Монгол шуудангийн дэд бүтцийг шинжилгээ хөгжүүлэхэд хамтарч сургуулалт хийх. За бизнес to бизнес байгууллагын бизнесийн байгууллагуудад зориулсан бизнес төвүүдийг Монголд байгуулах. За дээрэс нь Бүгд найрамд Хятад ард улс, Орос улбооны улс гэдэг энэ транзит хаб болоход хамтарсан энэ агуулгах терминалыг барих гэдэг ийм чиглэлд бол хамтарч ажиллахаар болсон. За хамтарсан компани байгуулах ийм ажлыг бол ярьж байна. Бид нар төлөөлөлт зүйлээрээ сая бол орж хамтарсан компанийхаа хоёр талын хилцээр тохиролцож байгаа зүйлсүүдийг бол танилцуулсан байж байгаа. За тун удахгүй тууцаар дахин хуралдаж техник эдийн засгийн үндэслэлээ харж байгаа шийдвэрээ гараад за ингээд үе шаттай төрөмчийн давмгаа оролцоотой компани болохоор хамтарсан компани байгуулах эрхийг бол засгийн газрын бүр эрх өгж байгаа. Тэгэхээр засгийн газар, төрөмчийн боловсруулалтын газар, за цахим яам, за дамжуулаад бид засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. За хөрш орны шуудангийн хамтын ажиллагааг бол үргэлжлүүлэх маш чухал байж байгаа. За би бас Орос улбооны улсын элчин сайд Евсиков, за Бүгд найрамд Хятад улсын Монголд суугаа элчин сайд Менжвечен маш сайн дэмжиж байгаа. Уулзсан Монгол шуудан компанийг дэмжиж байгаа. За Орос улбооны улсын шуудангийн байгууллага ерөнхий захирал Волковтой Москва хотод очиж хэлэлцээрийг хийлээ. За Бүгд найрамд Хятад улсын төрийн шуудан болох China Post-той бид нар өнгөрсөн оны 12 сард хэлэлцээр хийснийг мэдж байгаа. За элчин сайдын яамдуудаараа орж элчин сайдуудтайгаа уулзсан. За тэгэхээр Монгол улс хөрш хоёр орныхоо энэ логистикийн транзит тээвэр шуудангийн хувьд оролцох нь бол маш чухал. За хоёр орны хооронд түүхэн дээд хамгийн өндөр худалдааны эргэлтийг өнгөрсөн жил хийсэн. Тэгэхээр энэ
тоо цаашдаа өснө. За энэ зүйл бол энэ Казахстанаар, за хажууд Манжураар шууд гэх мэт явж байгаа. За энэний тодорхой хэсгийг шууд нь логистикийн одоо транзит дээр тавьж түүгээр урсж байгаа долларыг одоо үгээр урсгах гэж одоо гол одоо ажиллаж байна гэсэн. За ингээд бид нар хятадын шуудантайгаа Оросын холбооноос шуудантайгаа хилцээрүүдийг хийгээд яг ямар чиглэлд ямар төслүүдийг эхлүүлэх юм бэ гэдээ тохироод төслүүдээ бол одоо эхэлсэн явж байна. За санхүүгийн үр дүнг танилцуулъя. За хувьцааны арилжаа. За 2025 он 6 сарын 30 ихний хагас жилд манай хаалттай анш маань 710 төгрөг байсан байна. Арилжааны итэх бол маш одоо бага байлаа. 58 сая төгрөгнөлд арилжаа ихсэн байна. За ингэснээр компани зах зээлийн үнэлгээний 70.7 тэрбум төгрөгтэй. За арилжаалагдсан тоо ширхэг бол 89966 ширхэг одоо хувьцаа арилжаалагдсан байна. Нэг ч хувьцаанд одоо ногдох ашиг бол 1 төгрөг 5 мөнгө байсан байна. За үн ашигын харьцаа бол 678. Тэгэхээр өнгөрсөн жилийн одоо мөн үед бол бид бүхэн мэдж байгаа 2024 оны 1-р улиралд компани маань алдагдлал руу орсон. За 20-р улиралд бол бас яаж 24 оныхоо алдагдлаагүй гарах вэ гэж одоо ажиллаж ирсэн. Тэгэхээр энэ жил бол одоо үзүүлэлтүүд маань бол тодорхой хэмжээнд сайжраад явж байгаа гэж харж байна. За хувьцаа эзэмшигчдийн өөрчлөлтний төдийлөн орсонгүй. За арт кредитийн хувьцаа нэмэгдэж, за санхүүгийн нийтлэл хувьцаа компани хувьцаа бол багассан байдалтай. За бусдаар бол тийм томоохон өөрчлөлт орсонгүй. Топ 5 хувьцаа эзэмшигч маань нийт компани 95.87% одоо эзэмшсэн хэвээр засгийн газарч 16%, за ардын тэтгэврийн дас 1447%, санхүүгийн нийтлэл 799%, за манай төлөөлөл зүйлийн хараа тусгай шүүмжлэлтэн Амрбаатар одоо захирал 498%, за Амрбаатар захирал маань бол одоо Барс группийн ерөнхийлөгч байгаа. Бид нар бас стратегийн шин чанартай бас хөрөнгө оруулагч аа гэж компани зүгээс бол хардаг. Яагаад тэгэхээр олон улсын худалдаа энэ цаашид энэ одоо хүнсний тээвэр эдгээр зүйлсүүдээр хамтарч ажиллах бол маш чухал юм одоо манай хөрөнгө оруулагч байж байгаа. За ингээд 3 одоо хувьцаа эзэмшигчээр өөрчлөгдсөн байна. 2025 он 4 сарын 6-ны байдлаар 3384 хувьцаа эзэмшигч Монгол шууд хувьцаат компани хувьцаа эзэмшиж байна. За 1-р хагас жилийн орлого үр дүнгийн тайлан танилцуулъя. За орлого бол өсөж байгаа. 7%-аар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7% өссөн байж байна. За борлуулалтын өртөг бид нар хэдийгээр орлогоо өсгөж байгаа ч гэсэн нөгөө талдаа энэ өртөг зардлын өсөлт бол Монгол улсад бол нэлээд өндөр байна. Энэ бол яалтчгүй бид нарт бол ингээд сорилт болж орж ирж байна. Борлуулалтын өртөг 12.1 тэрбум төгрөгтэй байсан байна. За ингэ нийт ашиг маань 231 сая. За үндсэн бүс үйл ажиллагааны орлого, за үндсэн бүс үйл ажиллагааны зардал, за ингээд дотор төлөхийн өмнөх ашиг 125 саятай. За цэвэр ашиг маань 104 саятай байна. За компани бол ойлгож байгаа. Компани нэгдүгээр нийт зардлын одоо 50-аас 60% нь бол ерөөсөө цалингийн зардал тийм. Гэтэ энэ нь өөрөө шуудангийн байгууллагууд дээр одоо түгээмэлтэй. Ер нь бол 3.1-ээс 3.2 нь бол ингээд ажилчдын цалин байдаг бүх одоо дэлхийн дунджаар ингээд үзэхээр тэр өөр яадаг вэ гэхээр бит солилцоо буюу одоо ийм зүйлийг ийшээ хүргдэг хүн өөрөө зайлшгүй байж идэг. 21.330 сумд байгаа 1000 гаруй ажилтны цалин гэдэг маань бол ийм өндөр зардал болж идэг. За нөгөө талаар шатхуун тээвэр түвшний зардлууд бол голтолж идэг. Тэгэхээр эхний хагас жилд бол өнгөрсөн жилдээ харьцуулахад эдгээр зардлууд маань бол үлэмжид өссөн байдалтай байж. За валютын аншид цэвэр ашиг 2025 оны эхний хагас жилд 311 сая төгрөг байсан. За өмнөх оноос 202 өссөн байна. Өмнөх онд ч бид нараас алдагдaltaй валютын аншид ханшийн алдагдaltaй төвлөж ирсэн бол эхний хагас жилд бол өндөр бол ашиг хэрэгжүүлээд явж байна. За төрүүлсэн бүх аймагуудаа бид нар 332 сум пост төхөөрөмжөд тавьсан. Пост төхөөрөмж тавиад юу яах гэдэг юм бэ гэдэг асуудлыг хүмүүс сонирхож магадгүй. Нэгдүгээр шуудангийнхаа үйлчлэгийг бид нар сахимжуулж чадж байна. 21-р зуунд 2025 онд бүрэн real time буюу бодит гормоор бид нар шуудангийнхаа бүртгэлийг хүлээн авсан, хүлээлгэж өгсөн зүйлсээ датан дээр систем дээр ингээд шууд хянах бололцоотой орж байна. За хамгийн гол ажил нь бол 3 дахь этгээдийн буюу төрийн болон хувийн байгууллагуудын цахим үйлчлэгийг сумын түвшинд бид нар одоо хүргэх юм болцоог бүрдүүлж байгаа. Энэ систем хөгжүүлэлтийг хийж байгаа. За үүнд санхүүгийн үйлчлэгээ орно, үүнд цахим худалдаа орно, үүнд одоо төрийн лавлгааны үйлчлэгээ орно гэдэг. Тэр энэ нь өөрөө нөгөө нэг аймагуд маань
алдагдaltaй гэж ярьдаг байсан бол ашигтай болох тийм ээ. Алдагдлаа бууруулах, орлогоо нэмэгдүүлэх ийм бололцоог, орлогын төрөлчлөлтийг бий болгох ийм бололцоог гол нь олгож байгаа ийм онцлог байгаа юм шүү гэдгээс та бүхэнд хэлье. За энэ илүү задаргаатай зүйлс байж байна. За хүний орлого 210 сая байсан байна. За гадаад валютын ханшийн зөрүүний олцыг та бүхэн хараарай 311 сая байсан байна. За ингээд орлого үр дүнгийн тайлан дээр бол тайлант үед компани бол 104 сая төгрөгийн цэвэртэй ажилласан байна. Ойлгож байгаа. Яагаад ингээд ийм бага ашигтай ажилт юм бэ? За балансыг та бүхэнд бол танилцуулъя. За компани мөнгө, за cash 9.8 тэрбум төгрөгтэй байж байна. За ер нь бид нар сая наадмын өмнө 7 сарын 9-нд эхний хагас жилийнхаа удирдлагын багийн менежментийн тайлан төлөлтөд орлоо гэсэн. Хэд хэд өөрчлөлтүүдийг бид нар оруулсан. Юу гэхээр за ер нь эдийн засаг нийлээд хүндрэлтэй байдалд орчлоо гэдээ бид нар хөрөнгө оруулалтынхаа төлөвлөгөөн дээр зайлшгүй хийгдэх бизнес өргөжлөлтөй холбоотой хөрөнгө оруулалтуудаа үлдээгээд зарим нэг нь бол танах 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг бид нар бол тансан юм шийдвэр гаргасан. Компани хэрвээ Монгол улс эдийн засгийн юм саармагчсан цаашлаад магадгүй жоохон эдийн засаг ингээд хүндрэлтэй байдалд орох юм бол компани өөрөө төлбөр түгээн гүйцэтгэх кэштай байж ах хэвээр бэлэн мөнгөтэй байж ах хэвээр гэж ингээд үзэж байгаа. За 36.9 тэрбум төгрөгийн одоо нийт хөрөнгөтэй компани дээр 9.8 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөтэй бид байна гэдэг бол энэ маш сайн. Одоо санхүүгийн хувьд бол одоо эрүүл үзүүлэлттэй гэдгийг бол та бүхэнд хэлье. За бусад зүйлс бол төдийлөн за эргэлтийн хөрөнгийн дүн дээр 25.5. За тэр доор эргэлтийн бус хөрөнгийн дүн дээр 15.5 байж. За энэ өрчлөлт төрсэн зардлыг бид нар барилга хөрөнгө дээр төлөвлөж авсан толботой юм шилжилт явсан. Бусдаар бол хөрөнгө дээр бол тийм томоохон өөрчлөлт бол байхгүй. За ячаар. За энэ би нэг энэ жил яг юунд төвлөрч ажиллаж байгаа юм бэ гэдэг дээр за жилийн эцсийн тайлангийн хурал дээр бас та бүхэн танилцуулж ирсэн санагдаж байна. За ерөөсөө л нэг юм одоо нүүрэнд харуулах юм бол бид нар үйл ажиллагааны ашигт байдлыг хангаж бизнес өргөжлөлтөд сөрөгтэй. Яаж гэдэг дээр бол хүчин чадал бүтээмжээ нэмэгдүүлнэ. Стандарт агуулгах терминал, ялган боловсруулах процессыг автоматжуулах, машин төвлөрлийн тоог нэмэгдүүлэх. За яг энэ чиглэлд эхний хагас жил хөрөнгө оруулалтыг хийснийг бол та бүхэн харсан баг. За захим шилжилтээр эрчимжүүлж инновац нэвтрүүлнэ гэсэн. За энэ чиглэлд бас бид нар гадаадд захим улдааны платформтой API холболт хийж бүх сумдуудаа пост тавьж дроны үргэлтийг туршиж үзэж явж байгааг та харж байгаа. За бизнес өргөжлөлт хаанаас болох вэ гэхээр хил давмсан захим худалдааны үргэлтийг Монгол шуудын компани илүү ихээр хийх болсон. Нөгөө талдаа Хятад Монгол Оросын холбооны улс хооронд энэ транзит тээврийг үүсгэснээр бас нэгэн транзит тээврийг бид нэр одоо хөгжүүлэх гэдэг бас тэншүүдтэйгээ ярьж байна. Энэ бүгдээр Солонгос улс, Япон улсаас Монголоор дамжиж Орос холбооны улс руу явах транзит тээврийг бол одоо хөгжүүлэхээр хоёр талын байгууллагууд хэлцээвэд гэж байна. За энэ жилдээ бид нар ямар үр дүн зорж байгаа вэ гэхээр ялгах хүчин чадлаа бид нар 5 дахин нэмэгдүүлэн. За нэг ажлын бүтээмжийг бид нар 69% нэмэгдүүлнэ гэж. За өнгөрсөн жил нэг ажилтны бүтээмж топ 20 индекст байж байгаа компаниуд маань 36%-аар бол бүтээмжийг нэмэгдүүлж чадсан. Нэг ажилтны бүтээмж гэж юу яриад байна гэхээр нэг ажилтны ногдож байгаа орлогын хэмжээ гэсэн санаал. Тэгэхээр нэгсэнд 2023 онд одоо та бүхэн хар 1.6 сая төгрөг гэдэг бол одоо цалингаа coverлж чадж байгаа юм гүм хэмжээнд одоо байсан. Тэгэхээр 2025 онд бид нэг 20.7 сая төгрөг 69% өсгөх. Ер нь эх 5 жилүүдэд доотлол нь жилдээ бүтээмжийг 50%-аар нэмэгдүүлдэг. Бүхнийг бүтээмжид зориулна гэж. Ялган ангилах автомат машин оруулснаар бид хөдөлмөрийн зардлыг 2 дахин одоо хэмнэж чадж байгаа гэдэг юм. За хэрэглэгч төвтэй үйлчлэгээний шинжилгээг бол бид нар зорж байна. Call center-ийн шинжилгээ, вебсайтаа шинжилгээ. За шинэ өнгө төрхтэй вебсайт маань 2 дугаар хагастай бол гарч хэрэглэгчдийн хүртэл болно. За AI chatbot нэвтрүүлэх гэдэг. Track trace буюу одоо хэрэглэгч ачаага хянах үйлчлэгийг сайжруулах гэсэн ийм зүйлсүүдийг тавиад за энэ жилдээ бол яг энэ чиглэлд бол ажиллаж байгаа гэсэн та бүхэн бол эцэст нь энэ эхний хагас жилийнхаа тайлангийнхаа эцэст нь бас танилцуулъя. За энэ үрээд миний одоо тайлан маань дуслаа. Тэгээд асуулт байвал та бүхэнд бас хариулъя. За тайлангаас анхааралтай сонссон, анхааралтай бидэнтэй хамтдаа байгаа нийт хувьцаа эзэмшигчтэй түншүүдтэй бас дахин талархснаа илэрхийлье. Тэгээд 2 дугаар хагасад Монгол шуудын компани сорилт байгаа эдийч илүү их үр дүн, илүү их үр ашиг,
илүү их одоо бизнесийн өргөжлөлтийг одоо авчирнаа гэдгийг бас та бүхэнд бас хэлье. За. За танилцуулгад нэмсэн дэлгүүр захиралтай баярлалаа. За лайв үзэж байгаа болоо одоо ороод ирсэн байгаа шинжээч нэртэй дахиад хэлэхэд Q&A хэсгээр болон гараа өргөд ерөөдөө шууд асуулт асуух боломжтой шүү. За мөн лайв үзэж байгаа үзэгчд маань мэдээж коммент хэсгээр нь асуултаа асуугаад яваад авах боломжтой. За тэгэхээр асуултууд эхнээсээ ирсэн байна. Тэгэхээр нэг нэгээр нь асуугаад явъя гэж бодож байна. За тэгэхээр эхний асуулт нь болохоор арилжаалагдсан хувьцааны тоо 13 дахин буурсан байна. Компани зүгээс хувьцааны хөрөх чадварыг нэмэгдүүлэх дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ гэсэн байна. За хариулаад явчихлаа шууд. Тий. Тэгээд Арилжааны итгэх бол өөрөө буурсан байж байна. За компани зүгээс хувьцааны өргөх чадварыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авах вэ? Яг сонгодог зарчмаараа л хөрөнгийн бирж өөрөө яаж явах ёстой гэдэг дээр бид нар ажиллаж байна. Бид нар үйл ажиллагааныхаа мэдээллийг аль болох хувьцаа эзэмшдэг хүргэхийг зорж байгаа. Хэрвээ одоо хоёрдугаар үлрэлийг харсан бол эхний хагас жил бид нар бас хувьцаа эзэмшигчтэй зориулаад мэдээллүүдийг ямар бизнес хийж байгаа, ямар ажил хийж байгаа гэдэг энэ сайн мэдээллүүдийг бол чадлаар бол хүргэж байгаа. За тэр утгаараа л одоо явна гэж харж байгаа. За Монголын хөрөнгийн бирж маань бол одоо хөгжлийнхэн бол одоо манай хөрөнгийн зах зээлийн оролцогчдод өөрсдөө сайн мэдж байгаа. Одоо ихэнх шатандаа явж байгаа шүү дээ. Өөрөө хөрөх чадвар өөрөө угаасаа багтай ийм хөрөнгийн бирж үүж байгаа тийм ээ. Одоо нэг хөв үрж гинүү яаж тийм ээ. Тэгэхээр одоо efficient market гэж ярьдаг тийм одоо нэг үр ашигтай одоо хөрөнгийн бирж гэж бол үздэггүй. Тэгэхээр үр ашигтай одоо хөрөнгийн зах зээл хөрөнгийн бирж дээр сайн бай муу мэдээ одоо гарлаа гэхэд одоо бараг 10 секундэд байна. Үүн дээр бол нөлөөлждөг бол Монголыг бол харах юм явж байгаа. Бид зүгээр одоо маркет мейкинг гэж хүмүүс ярьдаг тийм байдлаар бол мэдээч энэ өөрөө буруу одоо хориглогдсон байдаг зүйлс. Тийм байдлаар орж хөрөх чадрыг одоо нэмэгдүүлэх арга хэмжээ бол авахгүй. Зүгээр бизнес үйл ажиллагаагаа хувьцаа эзэмшигчтэй иргэдэд илүү одоо таниулж юу хийж байгаагаа илүү ойрхон байж. За өнөөдрийн Capital Markets Mongolia-тэй хийж байгаа Ernest Goldman ч гэсэн бас бидний бас хувьцаа эзэмшнийхээ өмнө хүлээсэн юм үүргийн маань нэг болов гэж харж байгаа. Энэ сонгодог байдлаараа хувьцааны арилжаа нэмэгдээд явах ёстой гэсэн юм бодолтой. За дээрэс нь компани бизнес үйл ажиллагаа өргөжүүлээд ашигтай ажиллагаа нэмэгдээд ирэхэд хүссэн хүсээгүй компанийг сонирхох хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэсэн юм бодолтой. за баярлалаа. За шуудангийн үндсэн үйлчлэгээ логистик захин худалдааны үйлчлэгээний үнд ер нь 2025 онд өөрчлөлт орсон уу? Зардлын өсөлттэй холбоотой үйлчлэгээний тарифыг ер нь ямар үе шаттай хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн асуулт байна. Ер нь цаашдаа нэмэгдүүлээд явах уу гэж ааш. Ер нь бол зах зээлийнхаа жамаар бид нар эдийн засгийн бодит одоо тооцоон дээр гаргаж одоо нэмэгдүүлээд явна. 2024 онд бид нар харилцаа холбооны зохицуулах хороо зах зээл давамгаа оролцогч шуудангийн солилцоон дээр тулгуурлаад зах зээл давамгаа оролцогч гэж Монгол шуудан компаниг үздэг. За тэр утгаараа манай тарифын таазыг гэх юм уу да харилцаа холбооны зохицуулах хорооноос үндсэндээ баталж одоо өгдөг байгаа. За заавал таазыг гэсэн ойлголт бол уг нь бол байдаггүй. Ер нь бол зах зээл давамгаа оролцогч монополийн эсрэг бол одоо хитрхи бага үн тавиад байна уу гэдгээс л уг сэргийлдэг байтал манайхыг болохоор ингээд бага үнэтэй байх байдлаар олон жил ингээд ирсэн. За 10 жил одоо өөрчлөгдөг үгнүүд байсан. 2025 онд өөрчлөлт бол орсон. Дотоод шуудангийн тарифыг бид нар өөрчилж чадсан. Дунджаар 25-аас 30%, за зарим нэг 10 жил хөндөг байсан тарифыг бид нар 4 дахин одоо нэмэгдүүлсэн байгаа. За үүнээс болж манай хэвлэлийнхэн бас нэлээдгүй бас реакцсан бас та бүхэн бас мэдж байгаа. Гэхдээ бид нар өдөр тутмын хэвлэлүүдтэйгээ уулзаад бодит нөхцөл байдлаа ойлгуулад ойлголцолд бол ингээд хүрсэн ингээд явж байгаа. Одоо гадаад шуудангийн тарифыг өсгөх одоо энэ одоо хүсэлтэд харилцаа нөхцөл хороонд үргэж 2025 онд энэ өсөлтөө хийнэ гэсэн юм зорилттой бол ажиллаж байна. За намхаа өөр асуулт. За баярлалаа. За дараагийн асуулт нь болохоор борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өнгөрсөн оны үзүүлэлтийг дагуулсан биелсэн байна. За энэ хөөсөл бит хэмжээний өсөлт үнийн тариф өсөлтийг үнэхээр их хувийг эзэлж байгаа. За тэгээд үүнд онлайн худалдааны бизнес рүү ер нь тэлт хийсэн нийт борлуулалтын хэдэн хувийг эзэлсэн бэ? За тэгээд энэ өсөлт нь ер нь аль бизнесийн сегмент эсвэл үйлчлэгээний төрөлд хамгийн их ер нь нөлөө үзүүлсэн бэ гэж асууж байна. Ер нь илүү борлуулалттай хаана өсөлт гарсан байна вэ гэж асууж байна.
Урлуулалтын урал хасчлалын байдлаар шөнөсөлтөө уулын бизнес харсан. Яг үйлчлэгээний тариф бол тодорхой хэмжээр үүссэн. Дотоод шуудан дээр бол нөлөөлж байгаа тийм ээ. За бодит солилцоо бол 5%-аар одоо жишээ нь дотоод одоо нэг цахим бодлооны тэмүү гэх мэт хөргөлтөд орж ирснээр солилцоо бол нэмэгдсэн гэдгийг бол та бүхэнд харсан. За тэгээд юу лээ өөр хүсэл бие хэмжээний өсөлт аль аль нь байгаа гэж одоо хариулъя тийм ээ. За дараагийн асуулт руу. За тэгье. За ер нь цааш одоо энэ макро эрсдлийг за энэ тээврийн зардал за ашигт ажиллагаад ерөнхийдөө хэрхэн нөлөөлөх төлөвтэй байна вэ гэсэн байна. Одоо энэ макро эдийн засгийн эрсдлүүд валютын аншийн өсөлт за тэгээд ер нь энэ тээврийн зардалтай холбоотой өөрчлөлтүүд ер нь ашигт ажиллагаанд ямар хон нөлөө үзүүлэх вэ гэж. Яг Монгол шуудан компани бас нэг талаас ингээ валют болдог, доллар болдог юм бизнес байгаа. Тийм тэр ч болохоор валютын аншийн одоо зөрүүний олз гарц гэдэг зүйл одоо санхүүгийн тайлан дээр бол гарч ирж байна. За тээврийн зардал бол өсөж байна тийм ээ, шатхан өсөж байна. За валютын аншийн өсөлт явагдаж байна. За бид нар мөнгө өргөнгийн удирдлагын функцийг одоо санхүү бүртгэлийн албан дээр бол оруулж ирсэн. Олон жил санхүүгийн салбарт үйл бүтээлтэй ажиллаж байгаа одоо зөвлөх маань бол манай тэр функцийг бэхжүүлэх гэдэг бол ажиллаж байна. За тэр утгаараа бид нар энэ одоо SDR зээлж тусгай ирэхээр тооцоо боддог байж байгаа. За юаны харилцаанд ордог, бид нар рублийн харилцаанд ордог, долларын, еврогийн харилцаанд ордог. Энэ дээр бид нар бол мөнгө өргөнгөө бол маш зөв одоо нэг төрөлтэй удирдах нь бол чухал байж байна. Нөгөө талаасаа бид нар улс хоорондын шуудан буюу энэ олон улсын бизнесээ илүү өргөжүүлэх нь солилцоогоо нэмэгдснээр дотоодын энэ одоо төгрөгийн тийм үү төгрөгийн энэ өсөлтийг бид нар одоо хээж хийж чадна гэсэн ийм бодолтой байж байгаа. Тэр утгаараа энэ олон улсын бизнес рүү илүү төвлөрч байна гэсэн. За одоо хятадын дараачийн одоо платформудтай бид нар одоо юанаар тооцоо юм тийм. Одоо төгрөгтэй харьцуулахад доллар, евро, юан бүгд өслөө шүү дээ. Өслөө. Тэгэхээр 2022 онд одоо инфляц 15% давч төгрөгийн үндэс нь хятад одоо валют эсрэг 30%-аар унжсаныг та бүхэн мэдэж байна. Тэр үе эргээд ирчих үедээ гэсэн тийм бол боломжтой. Гэхдээ энэ үеийг харин боломж олгоод бид нар улс хоорондын буюу гадаад бизнесээ илүү өргөжүүлэх, гадаад солилцоогоо илүү нэмэгдүүлэх дээр бол төвлөрч ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар энийг ингээд баланслаад ингээд аваад явчих бүрэн болцоотой гэж харж байна. Нөгөө талдаа яагаад бүрчилсэн байдлаар тээвэр зохион байгуулалтыг хийх гэдэг байгаа. Яагаад шууд логистикийн дэд төвүүдийг яах гэдэг юм гэхээр бидний тээврийн маршрут, тээврийг үр ашигтай зохион байгуулснараа бас энэ зардлыг тодорхой хэмжээнд оновчтой болгож чадах юм байна гэсэн ийм төсөөлөлтөд төлөвлөлт ажиллаж байна. Дараагийн асуулт нь болохоор энэ цахим худалдааны платформудаа API-аар холбогдохоор ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр 2025 онд ер нь ямар шинэ платформуд орж ирэхээр хүлээгдэж байгаа вэ? За энэ нь ер нь ашигт ажиллагаанд бас ямар хэмжээнд нөлөөлөх вэ? Яг энэ дээр яг одоо за нэг 3-4 платформудтай бид нар бол яг холбогдох гээд гэрээлцээрүүд хийгээд явж байна. Тэгэхээр томоохон одоо платформудтай холбогдно гэсэн төсөөлөлтэй байгаа. Зөв яг болоогүй байгаа нөхцөлд энэ зах зээл дээр түрүүн би хэлсэн 125 аж ахуйн нэгж ажиллаж байгаа учраас яг бизнесийн өрсөлдөөний зарчим бас ингээд үйлчлэгдэж байгаа. Либералчлагдсан салбар шүү дээ манайх чинь. Тэгэхээр бидний хувьд бол энийг харьцан одоо бизнесийн одоохондоо нууц байгаа учраас болох үед нь хувьцаа эзэмшигтэй нээлттэй бид нар мэдээлээд тухай бүрэн явнаа гэсэн юм бодолтой байна. Тэрнээс ч одоо бас хамаагүй ингээд задлж болохгүй байна. За ойлголоо. Дараагийн асуулт нь болохоор энэ тэмүү платформтай ажиллах хүрээнд гайлын болон төвийн процессыг хэрхэн оновчилж байгаа вэ гэсэн асуулт. За гайлын процесс бол харьцангуй оновчлолттой. Яагаад гэвэл урьдчилаад мэдээлэл өгчдөг. Гайлаар ороход гарах хугацаа бол бага гэж ойлгож болно. За тээврийн хувьд болохоор илүү за тэмүүлчлэхгүй ер нь бол энэ хятадын цахим худалдааны платформудад илүү одоо өргөн сүлжээгээр илүү одоо хэрэглэгчд ойрхон байдлаар өртөг багтаагаар хүргэх нас авч болох.
нийтдээ одоо нийлүүлэлтийн гинжин хэлхий зардлыг ингэж авч үзвэл last mile буюу Улаанбаатар хотод ирээд эцсийн ирэх шүү хүртэх зардал өөрөө нэг 60% нийцэлтэй. Одоо value chain дээр. Тэгэхээр нөгөө нэг гайл гэдэг юм уу уртын тээвэр гэдэг чинь өөр багахгүй. Одоо first mile руу цуглуулах энэ чинь баг өртөг байдаг гэсэн. Тэгэхээр энэ last mile-ыг хэрхэн энэ өртгийн одоо нийт 50-60% эзлээд байгааг доошоо оруулж ирч чадсанараа одоо оновчилж чадсанараа илүү их нөгөө нэг захин худалдааны эргэлтийг бид нар авна гэж өөртөө төсөөлөлтөө тэгж ч одоо өрсөлддөг гэсэн. Тэр утгаараа бид нар бол энэ оны сүүлээр гэхэд одоо яг энэ бол бид нар төлөвлөлөд явж байгаа зүйл учраас одоо хэлчихд бол яг ухаалаг одоо шуудангийн хайрцагуудыг одоо байршуулна гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Энэ оны сүүл эх оны ихэнх гэхэд бол одоо манай хөрөнгө оруулагч нар бол оруулж ирээд одоо байршуулаад тавьчих болов гэсэн бодолтой байж байна. За одоо Монгол улсад ухаалаг шуудангийн хайрцаг үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудыг та бүхэн мэдж байгаа. За Монголд байгаа одоо хамгийн томоохон байгууллагаас илүү их тоон хэмжээний сүлжээ бүхий ухаалаг хайрцаг одоо байршуулна гэсэн төлөвлөгөөтэй бичлэж байгаа. За ингэснээрээ иргэд хямдаар аавна. Ингэснээрээ хүргэлтийн оновчлол. Одоо бол нөгөө нэг машинаар одоо хүргэж очоод эцсийн хэрэглэгчтэй заавал уулзчих өгөөд нь шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нэгдүгээрт хүргэлтэн дээр илүү зардал болж идэг. За дээрэс нь цаг хугацаа ингэ төлөвлөх бололцоог, оновчлох бололцоог болж идэг. Бусад оронд яадаг вэхээр pick up and drop off центрүүд гэж байдаг. Пудо гэдэг дэлгүүрүүд дээр байж идэг. За бид нар хоёр юм төлөвлөж байна. Эхнийх нь ухаалаг хайрцагуд байшгүй. Нөгөөх нь дэлгүүрүүдтэй хамтраад, мерчантуудтай хамтраад энэ пудо сервис буюу одоо хэрэглэгчийн захиалсан барааг олгодог. За дээрэс нь буцаалтыг бас хүлээж авдаг тийм одоо сервисийг бол нэвтрүүлэх гээд брендинг за ихний дэлгүүрүүдтэйгээ бол ингээд хамтраад явж байгаа. Тэгэхээр энэ сүлжээг Улаанбаатар хотод илүү их том болгож иргэдэд одоо ойртсноор одоо бизнес маань илүү хөргөчнө гэсэн төлөвлөгөөтэй та одоо бүгдээ хятадаар дууссан Оросын улбооноос бусад орнууд харах юм бол ер нь байшин болгоны доор нь пудонууд байна. Байшин болгоны доор нь смарт локерууд байна. Энэ чиглэлд явж байгаа гэсэн. За ойлголоо, баярлалаа. За тэгэхээр Улаанбаатар хотод доторх бас нэг хөргөлтийг илүү оновчлох байгаа байна гэж ойлголоо. Тэгэхээр дараагийн асуулт нь болохоор энэ асуулттай ерөнхийдөө бас тодорхой хэмжээнд холбоотой гэж бодож байна. Тэгэхээр зах зээлийн хэлэлцээг орон нутгийн хэлэлтээс илүүтэйгээр Улаанбаатар хотод хөргөлтийг илүү оновчлох нь ашигтай ажиллагаанд үр дүнтэй биш үү гэсэн мэ. Тэгэхээр саяны асуултаа ерөнхийдөө та дэлгэрүүлээд хариулт бол одоо стратегийн хувьд жишээлбэл орон нутгийн салбарлууд яг таны танилцуулгын үеэр бас тэг хөргөлтийг оновчлох жоо, зарлыг бууруулах жаа гэсэн. Тэгэхээр одоо юу гэдэг тайдын дотоод стратегийн төвшөндтэй ач холбогдлоор наваад үзэх юм бол орон нутгийн хөргөлтөө оновчлох нь илүү ач холбогдолтой байна уу? Эсвэл Улаанбаатар доторхоо оновчлох нь илүү ач холбогдолтой байна уу? Ер нь таад одоо энэ ач холбогдлын дарааллаа яаж тодорхойлж чинь тэгээд яг ашигт ажиллагаан дээр илүү нэмэгдүүлэхээр цаашдаа бас яг стратегтэй уялдуулахаар ер нь аль чиглэлээр илүү үйл ажиллагаагаа тэлэх нь стратегийн хувьд ач холбогдолтой гэж бодож байна. Яг асуулт асуусан хүний хувьд болохоор гол зах зээл чи Улаанбаатар юм чи энэ дээрээ төвлөрөх зүйтэй юм шүү, орон нутгаас илүүтэй гэсэн санал тавьж гин гэж асуулт байна гэж би ойлголоо. За бид бол аль аль нь чухалчилж байна. Орон нутаг маань нэгдүгээр түрүүн биелсэн бүх нийтийн үйлчлэлийн үүрэг хүлээж байгаа учраас орон нутагт иргэн намхаа одоо нэг газар байрлаа гэхэд шууд явуулахад бид хөргөж өгөх үүрэгтэй байхгүй. За гол нь энэ дээрээ бүх нийтийн үйлчлэгээний үүргийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад энэ нэг санхүүжилтийн механизмаа одоо төртөг айгу наривчлал зохицуулах хэрэгтэй. Хоёрдугаарт орон нутаг 10 жилийн туршид одоо 1-2 төгрөг алдагдaltaй байдаг. Яхаарахгүй Улаанбаатар хот олон улс төр бүх одоо байгууллага төлөж ажиллаж байгаа. Бид нар ч гэсэн эндээс их ашгаа болоод орон нутлаа санхүүжүүлж явдаг. Тэгэхээр орон нутаг өөрөө алдагдaltaй л явдгиймаа гэдэг ойлголтыг хаях одоо ийм стратеги гэдэг юм байна. Тэр утгаараа одоо 21 аймагаас одоо 2 аймаг л ашигтай ажилладаг. За өнгөрсөн жил бид нар 3 аймаг ашигтай ажиллуулсан гэж бодъё л доо. Ерөөсөө ингээд майндсетийн хувьд дээрээс нь ерөөсөө л ингээд алдагдaltaй байд юм байна гэдэг ойлголтыг бид нар авч хаяад эхний хагас жил 6 аймаг одоо ашигтай ажиллаж байна жишээ. Ашигтай ажиллаж болдог. Заавал алдагдaltaй биш. За дээрээс нь орон нутагт хэдийгээр жижиг зах зээл ч гэсэн тийшээ үйлчлэгээ хүргэх гэсэн одоо төрийн болон хувийн захим үйлчлэгүүд бол байна гэж бид нар харж байгаа. Тэгэхээр илүү бас боломжч байдаг. Манай бас илүү давуу тал харьцангуй давуу талч орон нутгад гарч ирэх болов уу гэсэн ийм төлөвлөгөө байж байна. Нөгөө талаараа мэдээч хэрэг
Улаанбаатар хот олон улс дээр бид нар яг одоо энэ зах зээл дээр голчлон ажиллаж байгаа олон улсын гадаадын компаниуд, дотоодын компаниудтайгаа цэвэр өрсөлдөөний зарчмаар хүргэлтээ сайжруулж, үйлчлэгээ сайжруулж, чанаржуулж ажиллах гэсэн юм төлөвтэй л явж Мгм. Тэгэхээр за Монгол шударга компанийн хувьд бас хатуудыг бүтцээсээ гадна тэг бизнес хөгжилд ерөнхийдөө нэлээд анхаарч тэгээд тэг платформуд за тэгээд өмнө байгаа бас ерөнхийдөө хүрээлтийн төвүүдээ шинжлэхээр ажиллаж байгаа танилцуулгыг танилцуулж ирсэн. Тэгэхээр энэхүү одоо жишээлбэл 2025 онд таад төсөв ингээд эдийн засгийн нөхцөлтэй холбоотойгоор багассан гэж байна. Гэхдээ 2026 онд ч юм уу үлдсэн жилүүдэд бас мэдээж урт хугацаанд хөрөнгө оруулалтын хэрэгцээнүүд нэлийн шаардлагдан. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын санхүүжилтээ ер нь тэгээ одоо ямар хуу байдлаар таад санхүүжүүлээ, ямар үе шаттай санхүүжүүлээ гэж төлөвлөж байна вэ? Тэгээд ер нь цаашдаа ингээд нэмэлттэй хэрэгцээ гарч ирсэн тохиолдолд одоо жишээлбэл одоо ямар нэмэлт одоо ажлуудыг хий гэж төлөвлөж байгаа вэ? маш сонирхолтой, одоо маш зөв асуулт байна. Ер нь бол яг Монгол шууд төвсөд компанид төр нэг зүйл байгаа тийм. За санхүүжилтээ бид нар за үр хэрэгсэл ашиглаж болно тийм ээ. Гэтэл нөгөө нэг тодорхой хэмжээний урт хугацааны стратегийн шин чанартай ийм дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд бол хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг одоо богино хугацаанд нөхөж болж чаддаггүй тийм. Тэр утгаараа бид нар энэ богино хугацаатай одоо зээлийн санхүүжилт бол маа тохирохгүй болж таардаг. За тэгэхээр за нээлттэй төсөд компани магадгүй бонд гаргаж болно ч гэдэг юм. За тэгэхэд нөгөө нэг богино хугацаатай учраас биднээс болохгүй байна. Тэгэхээр за засгийн газар бол нэмэлт хүчээ гарах шийдвэрийг бол гаргана. За Монгол шуудын дээр төр одоо аль хэдий хэмжээнд хүртэл одоо хяналтын багцтай байх юм бэ гэдэг бол засгийн газар бодож гаргаж ирэх юм бол магадгүй нэмэлт хүчээ болж байна. Гэхдээ энэ процессууд нь өөрөө явахдаа нэлээд удаан ширхэлтэй явах юм байна. Яг тэгэхээр одоо би одоо өмнө FPO нэмэлт хүчээ гаргаж ирсэн, бонд гаргаж ирсэн мэдж байгаа төрийн өмчийн оролцоотой компани учраас гаргаж байгаа бонд авч байгаа зээл өөрөө төрийн өр гэж үздэг учраас сангийн яамны өрийн удирдлагын газар зөвшөөрөл авч ингэж явдаг тийм. Тэр энэ өөрөө бас жоохон ингээд удаашралтай процесс юм байна гэж хараад. Тэгэхээр энэ дээр ерөөсөө гадны түншүүдтэй стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтуудыг авчрах, за бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар ажиллах. За одоо тэр ялхан ангилах одоо машин биш чинь нэг нь л 100 200 мянган доллар үнэтэй шүү дээ. Хэдэн зуун саяын хөрөнгө оруулалт байна. Бид нар одоо тэн дээр бол одоо product sharing agreement бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмаар хамтын ажиллагааны бизнесийн хүрээнд чинь оруулж ирсэн. За дээрэс нь түрүүн хэлсэн хамтарсан компани байгуулах байдлаар бид оруулж өгч байна. Бид нар газрынхаа асуудлаар хөрөнгө оруулалт, бид нар хүний нөөцөөр хөрөнгө оруулалт юм. За бидний зөвшөөрлөөр хөрөнгө оруулалт юм. За тодорхой хэмжээний кэшэр хөрөнгө оруулалт юм. Гол хэмжээний хөрөнгө оруулалтыг манай хамтарсан компани байгуулах, хамтран ажиллаж байгаа түншүүд маань Монгол улсад авчирна гэсэн ийм төсөөлөлтөй эхнийх нь үр дүнгуудыг та бүхэн харсан байх. Одоо дараагийн смарт локрууд, дараагийн хөрөнгө оруулалтууд ингэж явна гэж үзэж байна. Тэр Казахстан улс бол энэ дээр бол маш сайн ажилладаг. Казахстаны шуудан тэгэхээр бид нараас бенчмарк хийж гин Монгол улсыгаа бас танилцуулж гин Монгол шуудангийнхаа одоо ирээдүйн стратегийг ус танилцуулж гин. Тэгээд ийм байдлаар бид нар хөрөнгө оруулалтуудыг хурдцтай хийж явах болцоотой юм байна гэж үзэж байгаа учраас явж байгаа. Түрүүний хэлсэн магадгүй одоо хөгжлийн санхүүжилт, за дээрэс нэмэлт хувьцаа. За энэ процесс давхар явна. Гэхдээ энэ өөрөө бидэнд өнөөдөр хөрөнгө оруулах хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Одоо жилийн дараа биш үү. Тэгэхээр яаж хөрөнгө оруулалтад хийж авах юм бэ гэдэгт бид нар түншүүдтэйг хамтарч хамтын ажиллагааны хүрээнд, хамтарсан компани хүрээнд, стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгө оруулалтыг хийж явна. За баярлалаа. Тэгвэл энэ асуулттай холбоотойгоор ер нь энэ YTO Express-ийн байгуулсан стратегийн гэрээ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр одоо хамтран байгуулах байгаа охин компани нь ерөнхийдөө тэгээд joint venture нь хизээ ер нь тайтын бодлоор жишээлбэл үйл ажиллагаа явуулах ч юм уу тий бүтээгдэхүүний зах зээл дээр нэвтрүүлэх боломжтой гэж харж байна. За энэтэй төсөөтэй жишээлбэл тай бас тий стратегийн урт хугацаанд ерөнхийдөө компани ашигт ажиллагаанд нөлөө үзүүлэхээр ямар одоо тий хамтарлууд байгаа вэ? Тэр талаар мэдээлэл. Яг YTO манай нэг түнш. Гэхдээ бид нар энэ хил даамсан цахим худалдааны хил гайлаар нэвтрэх тээвэрлэлт гэдэг одоо нэг талаасаа бас стандартыг бид нэр тогтоох хэрэгтэй гэж харж байгаа. Тэр утгаараа энэ том түнштэй хамтраад ажиллаж байна. За охин компани асуудал нь засгийн газрын бүр эрэхтэй байгаа учраас бидний хүслээр болдог бол одоо
ойрын хугацаанд гэсэн төлөвлөгөөтэй. Манай түншүүд бол 8-9 сард асуудлаа яг хийгээд 9-10 сараас үйл ажиллагаа эхэлчмээр байна гэсэн юм саналууд бол тавьж байгаа. Бид нар одоо эхний байдлаар төлөөлөл зөвлөлөө танилцуулсан. За нэг 2-3 7 хоногийн дотор бид нар нэмэлт материал бүрдээ төлөөлөл зөвлөлөөр орно. Тэгээд туузаас цаашаа төрийн өмчийг өмчийг боловсруулалтын газар, төрийн өмчийг хэрэгжүүлэх газар одоо Монгол шуудан дээр тэгээд төрийн өмчийг боловсруулалтын газар яамаараа дамжуулаад засгийн газрын уралдаанд орно. За магадгүй засгийн газар шийдэхгүй ч болж байна шүү дээ. Тэр нь бас ингээ эрсдлүүд бол байгаа. Гэхдээ бид нар Монгол улсын өөрөө гадны хөрөнгө оруулалтыг татах ёстой. Стратегийн салбартаа бас ингэж гадаадын одоо хөрөнгө оруулалт усаагаар мэт хэрэгтэй байгаа үед бол бидний одоо танилцуулгыг, бидний төслийг одоо дэмжих болов уу гэж л одоо найдаж байна. Тэгээд хугацааны хувьд бол хурдан байх тусмаа сайн байгаа тань бид нар 8-9 сартаа бол энэ хууль эрх зүйн гэдэг юм уу энэ хамтарсан компанийн асуудлыг нийтлэлд нь гаргаад 10 сараас нэг үйл ажиллагаа эхэлсэн байх болов уу гэсэн төсөөлөлт явж байна. За ойлголоо. Баярлалаа. За ингээд асуулт хариултын маань хэсэг маань яваад ирнэ. 30 гаруй минут болсон байна. За тэгэхээр лайв дээр нэмэлт асуулт ирээгүй байна. За тэгэхээр хамгийн сүүлийн асуултыг ерөнхийдөө шинжээч нараас аваад тэгээд earnings call өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн асуулт нь болохоор ер нь Япон улстай хамт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд ер нь Монголд яг ямар шинэ технологи за тэгээд компани бас ер нь арга аргачлал нэвтрүүлэхээр байгаа вэ? Ер нь хүлээгдэж буй үр дүн ямар байгаа вэ гэсэн байна. Япон бол ерөөсөө ингэх юм. Бид нар ч бас энэ орчин үеийн шуудангийн одоо дид бүтцийг яаж хөгжүүлэх гэдэг бусдаас ингээд суралцаал явж байгаа шүү дээ. Японд хэрэгжүүлж байгаа энэ төсөл бол үе шаттайгаар стратегийн хүрээнд Монгол шуудан компани дид бүтцээ хэрхэн шинжлэх боломжтой вэ гэдэг ийм зураглал, roadmap бид нарт гаргаж өгнө. За дээрэс нь ямар технологиудыг нэвтрүүлвэл зүгээр юм бэ гэдэг зүйлсүүдийг гарч одоо зааж өгнө гэсэн. Ямар автомат машин байх хэвээр. Магадгүй шин терминал бариул ямар хэмжээтэй байх хэвээр. Тэнд одоо автомат одоо хүргэлтийн нөгөө нэг юм техник хэрэгслүүд байх юм уу? Тэр нь өөр ямар компаниг байх юм гэдэг ийм зүйлсүүдийг гаргаж ирэх. Тэгэхээр нэгсэндээ бид нар мэрэгжлийн байгууллагаар дэлхийд тэргүүлэгч Японы шуудан Япон улсаар Монгол улсын юу гэх юм те шуудангийн дид бүтцийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг юм roadmapтай болох гэж байна гэдэг бол маш чухал зүйл гэж бодож байна. За одоо ялгаагүй л те одоо JICA одоо Монгол улсад метро яаж ирсэн бол шинэ нисэх буудал дээр одоо Япон улс яаж байгаа бол те тэрнтэй адилхан бас нэгэн шуудангийн салбарыг дид бүтцийн хувьд яаж хөгжүүлэх вэ гэдэг дээр л одоо хамтарч ажиллах гэж байгаа гэсэн. Тэгэхээр тэнд дроны асуудлууд гарч ирнэ. Ялгаа ангиллах автомашины асуудлууд гарч ирнэ. За одоо ухаалаг хайр цагны асуудлуудыг хэрхэн үүшдэг хөгжүүлэх юм бэ гэдэг асуудлууд гарч ирнэ. Тэгээ бид нар маш олон түншүүдтэй хамтарч ажиллаж байгаа үзээс дашин дурдъя. Японы шуудантай хийж байгаа төсөл бол ерөөсөө төрний миний хэлсэн бидний ийм том төлөвлөгөөтэй roadmap-тай болж байгаа. За ойлголоо, баярлалаа. За тэгэхээр ерөнхийдөө бас шинжээч нараар ирсэн асуултууд маань ингээд энэ үрээд ирээд дуусчих шиг байна. Тэгэхээр за бидний урилгыг хүлээж авч идэвхтэй earnings call-д оролцож байгаа Монгол шуудангийн хамт олон болон бэлэн захиралтай баярлалаа гэж хэлье. За тэгээ өнөөдрийн бас earnings call-д идэвхтэй оролцсон шинжээч нар болон лайваар үзсэн бүх үзэгч нартаа дахин талархлаа илэрхийлье. За тэгээд earnings call-ыг өдөрлөд бэлэн захиралтанд тий үзэгчд болон шинжээч нарт хэлэх зүйл байвал нөө гэж үрж байна. За юу юм 3 дахь удаага Capital Markets Mongolia-тай хамтраад earnings call-аас хагас жилийнхаа үр дүнг бас хувьцаа эзэмшигч нартай танилцуулж чадлаа. Тэгээд хамтарч ажиллаж байгаа Capital Markets Mongolia-гийн хамт олондоо талархлаа. Нөгөө талаар бас манай хувьцаа эзэмшигч одоо хагас жилийн үр дүнгийн тайланг одоо сонссон асуулт тавьсан шинжээч нарт баярлалаа. За бидэнтэй хамт байгаа 3384 хувьцаа эзэмшигчтэй баярлалаа. За Монгол шуудан хувьцаат компани ерөөсөө яг энэ цаг үед бид нар шууданг дараагийн шатанд аваачих энийг шийдэлтийнх нь яг ийм үе дээр одоо торгон мөчтөр байж байгаа. Бид нар шуудангийн салбарт инновац шуудангийн салбарт өөрчлөлт шинжилэлт одоо хийхээр зориглон манай баг бол ажиллаж байна. Тэгэхээр нөгөө нэг stay tuned гэдэг шиг Монгол шуудантай хамт байгаараа бид бас олон одоо шинэлэг зүйлсүүдийг зах зээлд бас нэвтрүүлж хэрэглэгчтэй болон хувьцаа эзэмшигчтэй бэлэг барих болно гэж хэлээ. Баярлалаа та бүхэнд. Дараагийн earnings call-оор уулзлаа. Тэр баяртай. Баярлалаа.